Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгтээ тавтай морил. Өнөөдөр нэгэн онцгой эргийн тухай ярих гэж байна. Энэ нэрийг анх 2021 оны 10 сарын 16-нд олон нийтэд ил болж байсан. Харин саяхан буюу 2024 онд эцсийн шийдвэр нь гарсан. Хэрэгтэн цаазын ял сонссон юм. Тэр үед ил болоогүй байсан олон шинэ баримт мэдээллийг би өнөөдөр та бүхэнд хүргэх гэж байна. Ингээд өнөөдрийн хэрэгээ эхлүүлье. 2024 оны 1 сард Бээжингийн их сургуулийн оюутан байсан Ушеюгийн шүүх хурал болсон. Тэрээр Хятадыг зочирдуулсан аимшигт хэрэг үйлдсэн юм. Тэр өөрийн ээжигээ алж цогцыг нь мөмий болтол хадгалсан. Бээжингийн их сургууль гэдэг бол Хятадын хамгийн нэр хүндтэй сургууль. Харин Ушею бол тэр сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцж байсан үнэхээр ухаалаг залуу байлаа. Хүмүүс түүнийг судалгааны бурхан гэж нэрлэдэг байсан. Тэр хичээлдээ үргэлж толгой зогтдог, авьяастай олон хүний ат аргалыг төрүүлдэг оюутан байв. Тийм болохоор түүнийг ийм балмад хэрэг үйлдсэн гэж сонсоод хятадууд үнэхээр их цочирдсан. Ийм сайхан ирээдүйтэй залуу яагаад өөрийн амьдралыг сүйтгэх вэ гэж бүгд гайхаж байв. Хамгийн гайхалтай нь түүний хэрэг үйлдсэн шалтгаан нь Ушею би ээжтэй маш их хайртай байсан гэжээ. Тэр энэ хэрэг бол хайртай ээжигээ аврах орлого байсан гэж тайлбарлсан. Түүний ээж Са Чинжин бол 1960-ад он төрсэн айлын том охин. Тэрээр маш хүнд хэцүү орчинд өссөн. Эцэг эх нь хоёулаа хараагүй хүмүүс байжээ. Тийм болохоор Са Чинжин гэр орны бүх ажлыг ганцаараа хийдэг байв. Бас дүү нараа өсгөж сургуульд нь явуулж бүгдийг зохицуулдаг байлаа. Ийм их хариуцлагын дор тэрээр улам хатуужиж тууштай нэгэн болж төлөвшжээ. Гэсэн ч тэр сурхаа орхиогүй. Гартаа ном байнга барьж ахлах сургуулаа онц дүнтэй төгссөн. Дараа нь багшийн их сургуульд оржээ. Тэр үеийн хөдөөний охид дундаас их сургуульд орсон нь ганцхан Са Чинжин байв. Диплом авсныхаа дараа түүхийн багшаар ажилласан. Ингээд тэр нөхөр болох өө чичээнтэй багшаар ажиллаж байхдаа танилцжээ. Ушеюгийн аав өө чичээн нь Хятадын Пужан мужийн нэгэн ядуу айлын хүү байв. Гэрт нь ганцхан эрэгтэй хүүхэд байсан тэр юм. Тэр 8хан настай байхад нь аав нь нас барсан. Удалгүй өвөө нь ч нас баржээ. Бас түүний эгч нь сэтгцийн хүнд өвчтэй байсан. Тийм хэцүү орчинд өссөн ч өө чичээн бууж өгөлгүй хичээнгүйлэн суралцсан. Ахлах сургуулаа төгсөөд Пужаогийн их сургуульд орж чаджээ. Сургуулаа төгссөний дараа зочид буудалд ажилд орсон. Тухайн үедээ маш өндөр цалин хангамж сайтай газар байв. 1992 онд өө чичээн Са Чинжин хоёр гэрэлжээ. 2 жилийн дараа тэд анхны хүүгээ үлгийдээ авсан. Тэр нь Ушею байлаа. 1995 оны сүүлээр Са Чинжиний ажиллаж байсан сургууль хаагдаж тэр ажлаа алдсан. Тэгээд гэр бүлээрээ нийслэл Пужао руу нүүсэн. Удалгүй Са Чинжин дахин багшаар ажилд оров. Харин 2000 онд багш нарын орон сууц баригдаж тэд хоёр өрөө байранд амьдрах болжээ. Ушею багасаа л онцгой сэргэлэн ухаалаг хүүхэд байсан. Хичээлдээ үргэлж төрүүлж ангийн дарга хийдэг байв. Багш нар найзууд нь ч түүнийг ихэд хүндэлдэг байсан. Ушею дунд сургуульд байхдаа Пужао хотын физикийн олимпиадад оролцож 3 дугаар байр эзэлжээ. 2008 онд аав нь илгэний хор тавдартай болох нь илэрсэн. Тэр үед имчилгээний зардал байгаагүй учраас аав нь нутаг руугаа буцаж тэндээ үлдэж амьдрахаар шийджээ. Ээж нь амралтын өдөр бүр Ушеюг дагуулan аав дээр нь очдог байв. Харин хүүн өөрийгөө аавыгаа баярлуулах цорын ганц арга бол сайн дүн авах гэж бодсон. Тэгээд улам бүр хичээж эхэлжээ. 2009 онд тэрээр маш өндөр оноо авч Пужао хотын шилдэг сургууль болох номер 1 ахлах сургуульд 20 дугаар байраар илсэн. Аав нь хүүгийнхээ энэ амжилтад үнэхээр баярлсан. Гэхдээ хагас жилийн дараа бие нь эрс муудаж эцэст нь нас баржээ. Аавыгаа алдаад Ушею нэг хэсэг их дуугүй бодлогоширсан хүүхэд болж хувирсан. Ээж нь харин бараг бүх хүнтэй харилцаагаа тасалж бүх анхаарлаа зөвхөн хүүгийнхээ боловсролд төвлөрүүлжээ. Харин Ушею ээжийнхээ итгэлийг алдахгүй гэж улам их хичээсэн. Ахлах сургуульд байх 3 жилдээ анги сургуулийнхаа 1-р байрыг нэг ч удаа алдаагүй. Ушею бол зүгээр л хичээлдээ сайн хүүхэд байгаагүй. Тэр спортод ч сайн, бас бусдад харьцахтаач сайхан зан ааштай байв. Ялангуяа сагсан бөмбөгт дуртай, талбай дээр идэвхтэй хүчтэй тоглодог байсан. Хүмүүстэй эвтэй найртай, хинт ч төвөг учруулдаггүй
аль болох тусархаг байж бусдад сайн ханддаг нэгэн байлаа. Найзууд нь түүнийг зүгээр л нэг хичээлийн машин биш хөгжилтэй ухаалаг залуу гэж ярьдаг байсан. Сургууль дээр түүнийг судалгааны бурхан гэж дууддаг байсан нь зүгээр нэг хоч биш. Бүгд л түүнийг үнэхээр хүндэлдэг байв. Хичээлээ хийгээд зогсохгүй, амьдралаач зүгээр өнгөрүүлдэггүй, найзуудтайгаа хөгжилдөж, спортод дуртай, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог нэгэн. Түүн шиг бүх талын авьяастай хүнд атаарахгүй байхын аргагүй. 2012 онд Ушэу Хятадын хамгийн чухал шалгалт болох Гаокод Пужан мужидаа 1-р байр эзэлсэн. Тэр Бээжингийн их сургуулийн эдийн засгийн ангид элсэн оржээ. Хүсч мөрөөддөг байсан сургууль хүссэн ангидаа орсон юм. Их сургуульд орсон хойно зан ааш нь өөрчлөгдсөнгүй. Хичээлээ ягштал хийж үргэлж тэтгэлэг авдаг байлаа. Багш нар оюутан ээж нь хамаатан садан бүгд түүгээр бахархдаг байсан. Их сургуульд ороод Ушэу дотор байранд амьдарчээ. Гэхдээ тэр өдөр бүр ээжтэйгээ уцаар ярьдаг байв. Тэр утасны ярианд түүнд хамгийн их аз жаргал тайвшрал өгдөг байсан. Ээж нь ч бас хүүдээ үргэлж итгэдэг, дэмждэг, хайрладаг байлаа. Гэхдээ нэг л өдөр ээж нь уцаар би их ганцаардаж байна. Аав чинь намайг дуудаад байгаа юм шиг байна гэж хэлжээ. Ушэу эхэндээ энэ үгийг зүгээр л ээж аавыг санаад хэлж байна гэж бодсон. Гэтэл удалгүй ээж нь байнга бухимдах болсон. Хүүдээ уурлаж муу муухай үг хэлдэг байв. Би ганцаараа байна, би хинт ч хэрэггүй болсон гэх мэт үгсийг байнга хэлдэг болжээ. Ээжийнхэн сэтгэл гутрал өдөр ирэх тусам гүнзгийрч хүүгийн сэтгэл зүйдэж муугаар нөлөөлж эхэлсэн. Орой болохоор Ушэугийн дотор эзгүй хоосон санагдаж ганцаараа байхад хэцүү болжээ. Заримдаа гадагшаа гараад зүгээр л талбай дээр алхан найзуудынхаа дунд орж суух хэрэгтэй болдог байсан. Хаяа бүр би амьд явах хэрэг байна уу гэсэн бодол төрдөг болжээ. Өөрийгөө энэ зовлонгоос саллахын тулд зүгээр л алга болчмоор юм шиг санагддаг байв. Хамгийн харамсалтай нь тэр хизээж энэ тухай хүнд ч хэлээгүй. Ингээд 2015 оны хавар Хятадын хамгийн том баяр болох Чүнжээлийг тохиолдуулан Ушэу гэртээ иржээ. Харин ээжийнх нь байдал улам муу болсон байв. Өмнө нь хичнээн хатуу хүчтэй байсан тэр эмэгтэй яг л амьд хүн биш юм шиг зөвхөн гуниг харамсал дотор нь үлдсэн байв. Тэр мөчид Ушэугийн толгойд нэг аимшигтай бодол орж ирсэн. Ээж маань тамд амьдарч байна. Түүний энэ зовлонг би л дуусгаж өгч чадна. Энэ бодол нь үнэхээр галзуу зүйлээсэн ч тэр үед түүнд аврал мэт санагджээ. Хятадын том баярын дараа тэр сургуулийнхаа ойролцоо байшин түрээсэлж тэнд нууц төлөвлөгөө бэлтгэж эхэлсэн. 6 сарын сүүлээр тэр интернетээр янз бүрийн зүйл захиалав. Аюулгүйн тохиолол, камер, ус нэвтэрдгүй хучлаг, хэрэгтэй тоног төхөөрөмж тэр бүр анхааралтай нарийн тооцоолж алдаа гаргахыг хүсээгүй. 7 сарын эхээр тэр зуны амралтаар Пужо хотын гэрлүүгээ явжээ. Галт тэргэнд явж байхдаа би ээжигээ үнэхээр тайван газарт аваачна гэж өөртөө амласан байна. 7 сарын 10-ны өдөр гэмт хэрэг үйлдэх өдөр. Тэр өдрийн өглөө ээж нь сургуулийнхаа нэг хүүхдийн төгсөлтийн арга хэмжээнд оролцоод орой 5 цагт гэртээ иржээ. Ээж нь гэртээ орж ирээд гутлаа тайлж байхад Ушэу унтлахын өрөөнд нь нуугдаад гартаа гантил барьчихсан зогсож байв. Тэгээд яг ард нь очиод толгойн ард талаас нь зогсно. Тэгэхэд Ушэу ээжийнхээ нүрэлүү олон удаа зохиж амийг нь бүрлгсэн. Ээж нь амьсгал хураасны дараа Ушэу түүний толгойг скотчоор битүү боогоод өөрийнхөө өрөө рүү чирч оруулжээ. Тэгээд үйлдсэн хэрэгээ нуухын тулд дараагийн хэдэн өдрийг маш нарийн төлөвлөгөөний дагуу өнгөрүүлсэн. 7 сарын 12-нд тэр интернетээр дахин юм захиалжээ. Ус нэвтрэхгүй ууд, 34 хайрцаг, үнэр дарагч нүүрс, ханийн цаас, маш сайн наалдаг скотч. Энэ бүхнийг ашиглаад ээжийнхээ цогцыг маш нямбай давхарлан боож агаар орохгүй битүү утсан. Хажууд нь нүүрс, үнэр дарагч зэргийг тавьжээ. Тэр үнэхээр бүхнийг нарийн бодсон байлаа. Муудсан үнэр гарахаас бүрэн сэргийлсэн байв. Үүгээр ч зогсохгүй тэр өрөөнд камер тохиолол сурлуулсан. Хин нэгэн ойртвол анзаарах боломжтой хяналтын систем тавьсан байжээ. Ингээд Ушэу цогцыг нуучгаад өөрөө ойр орчмын зочид буудалд амьдарч эхэлжээ. Өдөр гэртээ ирж хэргийн уул морийг арилгаж шөнөдөө зочид буудалд амардаг байв. 7 сарын 23-нд тэр хамаатнуудаа хуурамч мессеж илгээжээ. Би удахгүй Америкийн нэгдсэн улсын шилдэг технологийн их сургууль руу солилцооны оюутнаар явна. Надад жаахан мөнгө зээж болох уу гэжээ.
Түүнийг үргэлж толгой сайтай шудраг хүүхэд гэж итгэдэг байсан хамаатнууд нь тэр мессежид огтхонч сэжиг аваагүй. Тэгээд асар их хэмжээний мөнгө зээлүүлжээ. Бүр ээжийнхээ банкны данснаас мөнгийг нь авсан. Нууц кодыг олоход амархан байжээ. Яагаад гэвэл нууц код нь Ушеевгийн төрсөн өдөр 10:07 байсан юм. Цаг хугацаа өнгөрсөөр 7 сарын сүүлээр ээжийнх нь хамт ажилладаг хүн Ушеевгийн гэрт ирж уулзжээ. Тэр багш хэлэхдээ танай ээж ажилдаа ирэхээ болсон. Хаана байгааг нь чи мэдэж байна уу гэж асуусан. Ушеев ямар ч сэжиг төрүүлэхгүйгээр ээж маань надтай хамт Бээжинд байгаа. Түр хугацаанд хамт байхаар болсон. Яг нарийн учрыг хэлж болохгүй. Та ээж рүү залгаж үзээрэй гэжээ. Тэр багш ээж рүү нь олон удаа залгасан ч уцаа аваагүй. Мэдээж хэрэг хинж хариу өгөхгүй. Ээж нь аль хэдийн хорвоог орхисон байлаа. 8 сард Ушеев бүр ээжийнхээ гарын үсгийг хуурамчаар үлдэж түүний нэрээр зээл авч эхэлсэн. Бүр ээжигээ өөртөө нь хамт гадаад руу явахаар болсон гих хуурамч өргөдөл бичиж сургуулиас нь чөлөө авсан байна. Түүгээрч зогсохгүй тэр хуурамч иргэний үнэлэх хит хэдийг захиалж өөр хүн болж жүжиглэн өөр нэрээр амьдрах бэлтгэл хийж эхэлсэн. Ингээд Шанхай, Бээжин, Пужао 3 хотын хооронд хэргийн уул мөрөө баллаж хүмүүсийг хуурч явжээ. Тэр хичнээн өндөр боловсралтай толгой сайтай байсан ч гэмт хэрэг бол гэмт хэрэг. Гэвч түүний жүжиг удаан үргэлжлээгүй. Цаг хугацаа өнгөрсөөр 10 сарын 7 Ушеевгийн төрсөн өдөр боллоо. Тэр найзуудтайгаа уулзаж арх хууж инээж баяссан. Яг л ямар ч юм болоогүй мэд. Тэр найзуудаа би удахгүй ээжтэйгээ хамт Америкт очиж амьдрна гэж хүртэл хэлсэн. Үнэн эрэхтэй ээж нь аль хэдийнэ нас барсан гэдгийг хэн ч мэдэхгүй байлаа. Тэр цагаас хойш Ушеев зүгээр нэг амьдраагүй. Зугаа цэнгэлээр дүүрэн үрлэгэн амьдрал руу орсон. Тэр өдөр бүр архиуж каракед орж эмэгтэйчүүдтэй болцож шүнжин шоудаж байжээ. Удалгүй тэр Шаулу гэдэг эмэгтэйтэй танилцаж хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн. Шаулууд хайртайгаа илэрхийлж тансаг брендийн цүнх үнэтэй зүйлсийг бэлгэлсээр байв. Тэр байгаа бүхнээ өгнө гэж хэлдэг байжээ. Яг үнэндээ бол энэ мөнгө ээжийнх нь мөнгө хамаатнуудаас зээлсэн мөнгө байсан. 2016 оны 1 сард тэр Шаулуг дагуулад Хонконг руу аялжээ. Шаулу хэлэхдээ Ушеев гаднаа баян ухаалаг итгэлтэй харагддаг байсан ч заримдаа гинэт чи надгүйгээр яаж амьдрах юм бэ? Би байхгүй бол чи яана гэх мэт сэжиг төрүүлмээр үг хэлдэг байсан гэв. 2 сарын эхээр Ушеев Шаулуг дагуулж түүний төрсөн нутаг руу явсан. Тэд нэгэн зочид буудалд байрлажээ. Харин 2 сарын 3-нд Ушеев ойролцоох итэмнээс мөнгө авч байгаа нь камерт бичигдсэн. 2 сарын 5-нд Ушеев ээжийнхээ дүү рүү залгажээ. Тэр хэлэхдээ энэ удаагийн баяраар ээжтэйгээ танах руу очино. Та Галтвэгний буудал дээрээс тосч авч болох уу гэжээ. Ээжийнхэн дүү нь мэдээж баяртайгаар зөвшөөрч маргааш нь тосхоор буудал дээр очисон. Гэхдээ Ушеев болон ээж нь ч ирсэнгүй. Ээжийнхэн дүү хүлээсээр л байсан. Дараа нуц руу залгасан ч Ушеев хариу өгөөгүй. Санаан зовсон ээжийнхэн дүү нь тэр шөнө ээжийнх нь хамт ажилладаг нэг багштай тарав. Тэгээд анх удаа ноцтой зүйлийн талаар мэдэж авлаа. Ээж нь огтхонч тайлбар хэлгүй ажлаасаа шууд гараад дахиж хизээч эргэж ирээгүй байжээ. Энэ үед ээжийнхэн дүү нь ямар нэг юм маш буруу байна гэж ойлгожээ. Тэр шууд цагдаад мэдэгдсэн. Харамсалтай нь цагдаагийнх нь эхэндээ тийм ч ноцтой гэж үзээгүй. Цагдаа нар энэ эмэгтэй хүүтэйгээ нилээд хүмүүсээс мөнгө зээлж зугцсан байх гэжээ. Ушеевгийн найз охин Шаулу буудлын өрөөнд очиход Ушеев ор сургаггүй алга болсон байлаа. Удалгүй ээжийнх нь ах дүү нар хідэн хамаатан нөхцөл байдлыг ойлгож бүгд зэрэг цагдаад мэдэгдэв. Цагдаагийн газарт нэг ижил хэрэг нэг ижил хүнтэй холбоотой гомдол олон ирсэн тул тэд асуудал энгийн зүйл биш гэдгийг ойлгож эхэлсэн. Эцэст нь Пужао хотын Жинан дүүргийн багш нарын орон сууц руу мөрдөн байцаагчид оцсон. Олон удаа хонх дарсан ч хариу өгсөн хүн байсангүй. Цагдаа нар эцэст нь хаалгыг хүчээр онгойлгов. Гэрлүүн ороод өрөөний дээр хучлаг орны давуугаар битүү ороогдсон юм байгааг олжээ. Хамгийн аимшигтай нь тэр зүйл яг хүний хэлбэртэй байсан. Дөхөж очоор шалгахад тэр бол Ушеевгийн ээж Са Чанжин байв. Цагдаа нар Са Чанжины цогцыг хараад цочирдсан. Тэр зөвхөн орны давуу уутанд боогдоод зогсохгүй үнэр гарахаас сэргийлсэн бүхэл арга хэмжээг авсан байв. Орны доогуур болон цогцсны дотор талд идэвхжүүлсэн нүүрс үнэр дарагч бодисуудыг сайтар байрлуулсан байсан.
Цонх ханийн завсар гээд ан цав бүхнийг битүүлж ямар ч үнэр гадагшлах боломжгүй болгожээ. Цагдаа нарын хамгийн их анхаарлыг татсан зүйл бол өрөөний хананд суурилсан камер болон тохиоллын төхөөрөмжүүд байлаа. Өрөөг лаборатори шиг хяндаг хаалттай орчин болгосон байв. Энэ бүхэн ганц л асуултыг төрүүлж байлаа. Энэ бүхнийг хийсэн хүн хаана байна? Өөшөөгийн орчин суугаа хаягаар хайсан ч түүнийг олж чадаагүй. Ямар ч улмөр, ямар ч сэжүүр байгаагүй. Гэхдээ мөрдөгчд ээжийнх нь нэр дээр авсан зээл хамаатнуудынх нь шилжүүлсэн мөнгө зэргээс Өөшөөгийн зүгтэж байгааг ойлгосон. Энэ үед түүнийг албан ёсоор гэмт хэрэгтэн хэмээн зарлаж 5,000 юаны шагналтайгаар эрен сурвалжлах эхлүүлв. Өөшөөг гинэд алга болсон мэт байсан ч үнэн хэрэгтээ Шанхай, Бээжин, Чүнчин гэсэн замаар шилжин амьдарч байжээ. Өдрийн цагаар сургалтын төвд багшаар ажиллаж, шөнийн цагаар зоогийн газар караоке клуб зөөгч, үйлчлэгчийн ажил хийдэг байв. Тэр өөрийгөө Шаолун гэж нэрлэж, ухаалаг, найрсаг, даруухан хүмит дүр үзүүлдэг байв. Хамт ажиллаж байсан хүмүүс нь ингэж ярьсан. Шаолун маш ухаантай, гадаад хэл сайн мэддэг, харилцааны соёлтой, хизээж бухимдаж чанга дугарч байгаагүй. Гэхдээ нэг л хачин зураг даруулах дургүй байсан гэжээ. Мөн тэр гадаад хүмүүстэй маш сайн харьцаж өдөрт 3,000 юаны гарын мөнгө авч байсан удаатай. Тэр мөнгийг ихэвчлэн бусад ажилчтай хуваадаг байжээ. Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн хинч түүнийг ээжигээ алсан зүхтаж яваа гэмт хэрэгтэн гэж огтхонч төсөөлөөгүй байв. Ингээд 2 жил өнгөрлөв. Өөшөө Чүнчинд Шаолун нэрээр нуугцаар л байв. Тэр өөрийнхөө ухаалаг байдлыг ашиглаж хуурамч үнэлэх, хуурамч нэр ашиглан ямар ч асуудалгүй ажилд орж 50 мэт амьдарч байлаа. Хамгийн сонирхолтой нь тэр бүр үйлчлүүлэгчтэй гүнзгий харилцаа үүсгэж зарим нь түүнийг жинхэнэ найзаа гэж боддог байсан. Гэхдээ Өөшөө баригдахгүй тулд хизээч хурдны галт хэрэг онгоц автобус зэргийг хэрэглэдэггүй байжээ. Зөвхөн таксинд л суудаг байв. Хамгийн гол нь тэр 30 гаруй хуурамч үнэлэх өөр нэрсийг ашигладаг байсан. Ийхүү 2 жил өнгөрсний дараа 2018 оны 4 сарын 20-ны өглөө Өөшөө Чүнжин хотын нисэх буудалд хуучин найз охиноо гаргаж өгөхөөр очижээ. Нисэх буудлын камеранд түүний царай тодхон бичигдсэн юм. Цагдаа нар түүнийг нисэх буудал дээрээс баривчилжээ. Тэр огтхонч сандарсангүй яг л энэ мөчийг хүлээж байсан мэт маш тайван байлаа. Өөшөөг баривчилж Пужао хотын байцаах төв рүү шилжүүлжээ. Тэнд 8 цаг үргэлжилсэн байцаалтын үеэр тэр ээжигээ хөнөөсөн бүх үйлдэлээ бүрэн хүлээн зөвшөөрсөн. Тэр өөрийг нь хайж санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан хамаатнууд найз нөхөддөө урт загтал бичжээ. Тэр загталтаа ингэж бичсэн. Өвдөхөд хинч туслаагүй. Бид гуруулаа уул залгаж амьдарч байсан. Би мэднэ, би өөчлөл гуйх эрхгүй гэмт хэрэг хийсэн. Гэхдээ энэ бүгд зөвхөн ээжийн төлөө байсан. Ээж маань өдөр бүр зовж зовлон дунд амьдарч байсан. Би түүнийг аварсан гэж бодож байна. Би камераар ээжийн сүнс тэнгэр рүү явж байгааг харсан гэжээ. Өөшөөг баривчилсны дараа олон нийтийн анхаарал энэ хэрэг рүү чиглэв. Төгс оюутан судлаач Бээжингийн их сургуулийн бахархал гэгдэж байсан залуу ээжигээ хөнөөгөөд зүхтааж 2 жил нуугдаж амьдарсан. Тэрээр анх удаа шүүхтээр очиход 2021 оны 8 сарын 26 байсан юм. Пужао хотын ардын шүүхтээр болсон уг шүүх хурлын үеэр Өөшөө хамгийн анхны төгсгөлийн үгээ 20 минут орчим хэлжээ. Аав маань бурхан болоод ээж минь өдөр бүр гуниг дунд амьдарсан. Би түүнийг зовоож буй энэ амьдралаас нь чөлөөлөхийг хүссэн. Ээжигээ хайрласандаа түүнийг амраахыг хүссэн. Намайг уучлаарай гэжээ. Харин шүүх түүний хэлсэн үгэнд итгээгүй. Тэр урьдчил төлөвлөсөн хүйтэн цэвдэг аимшигтай аргаар хүн амны хэрэг үйлдсэн. Нийгмийн ёс суртахуун хүний ёсыг ноцтой зөрчсөн асар их нийгмийн уршиг тарьсан. Эргийг огтхонч хөнгөнөөр авч үзэж болохгүй. Тиймээс Өөшөөд цаазаар авах ял оноожээ. Гисэн хэдиж Өөшөө дав залцсан. 2023 оны 5 сарын 19-нд 2 дахь шүүх хурал буюу дав залдах шатны хурал болсон. Энэ удаач тэр бурууга хүлээн зөвшөөрсөн боловч би ээжийн тэмдэглэл гунигтай загтлуудыг уншаад бүх найдвараа алдаж амиа орлох бодолтой болсон. Гэхдээ үхэхээс айгаад чадаагүй гэж хэлжээ. Харин түүний өмгөөлөгч дараах зүйлийг хэлсэн. Өөшөөгийн ойрын хамаатнуудын дунд сэтгцийн өвчтэй хүмүүс байдаг. Энэ нь түүний өөрийгөө хянах чадварт нөлөөсөн байж болзошгүй. Ингээд түүнийг сэтгцийн хувьд
хөнгөлөлттэй нөхцөлд авч үзхийг хүссэн ч прокурорын зүгээс хатуу хариулт өгсөн. Хэрэг маш нарийн төлөвлөгдсөн, бүх зүйл системтэй явагдсан. Сэтгцийн асуудалтай хүн ингэж нарийн үйлдэл хийж чадахгүй гэжээ. Шүүх шийдвэр гаргав. Давд заалтхыг хүлээн зөвшөөрсөнгүй цаазын ялыг хэвээр үлдээв. Шүүхийн 2 шатны хурал аль аль нь уушэевг өршөөн хэлтрүүлэх ямар ч үндслэл байхгүй гэж дүгнсэн. Гэсэн ч түүний өмгөөлөгч эцсийн найдвараа ашиглан Хятадын хамгийн дээд шүүх болох Хятад улсын дээд ардын шүүхэд дахин хүсэлт гаргаж өршөөлөх хүсв. Тэр хүсэлтийнхээ сүүлд ингэж бичжээ. Тэр одоо гэмшиж байгаа олон нийтийн төлөө амьдрахыг хүсэж байна. Оюун ухаан мэдлэгээ ашиглан нийгэмд буцааж хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ. Гэвч 2024 оны 1 сарын 12-нд Хятад улсын дээд ардын шүүх дараах албан ёсны мэдэгдлийг хэлээ. Уушэев төрсөн ээжигээ урьдчилан төлөвлөж хүйтэн цэвдэг аргаар амийг нь бүрлэгсэн. Түүний энэ үйлдэл нь хүний ёс суртахуун, нийгмийн дэг журам, хүний амьд явах эрхэд халдсан ноцтой гэмт хэрэг юм. Иймээс хүнийг өршөөж болохгүй цаазын ял хിവэр үлдэнэ гэжээ. Ингээд 2024 оны 1 сарын 31-ний өглөө Пүжөө хотын дунд шатны шүүх Уушэевд оноосон цаазаар авах ялыг албан ёсоор гүйцэтгэжээ. Хэрэг нэгэнд хаагдсан ч маш олон асуулт үлдсэн. Уушэев үнэхээр ээжигээ хайрласандаа алсан уу? Эсвэл зүгээр хит тэмцэг, тотгошоо хүн байсан уу? Эсвэл бүхэл амьдралынхаа турш төгс байхыг хичээсэн дарамт нь өөрийг нь нураасан уу? Ирээдүйдээ боловсралтай ухаалаг нэгэн. Гэтэл түүний сонгосон зам хүний аим хороож өөрийнхөө амьдралыг төгсгөх зам байсан. Энэ бол Уушэев болон түүний ээжийн аимшиг түүх байлаа. Хамгийн харамсалтай нь энэ хэрэг зөвхөн нэг хүний үхлээр биш, 2 хүний сэтгэл зүйн сүрлээр дууссан юм. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.